Сайн байцгаана уу? Rockin Barista Золоо Rock байна. Тэгээд кофений талаар өөрийн мэддэг мэдлэг болон багахан мэдээлэл та бүхэнтэйгээ хуваалцахаар зөвлөгөө пласаар та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэндээ кофе хэрхэн бүтдэг талаар танилцуулъя. За тэгээд энэ бол американо нэг аяхаар кофе бүрлдэг гэж. Эхлээд черригээ жимс байдаг байгаа. Тэрнээс болохоор дотроос нь энэ үрийг боловсруулж аваад ийм ногоон байдаг байгаа. Ногоон үрээ боловсруулсны дараа ийм хуурсан бие нь олоод энийгээ бутлаад усаар хандлаад нэг аяг кофег бэлэн болж байгаа. Тэгэхээр кофе дотроо 3 төрөл байгаа. Robusta, Arabica, Liberica. Бидний нийт ер нь дэлхийн нийт хүн амын дийлэнх хэрэглэдэг нь болохоор Arabica сорт нь болохоор Эквадорын бүсд ялангуяа Африк ургадаг байгаа. Тэгээд Бразилд дэлхийн нийт Arabica-гийн 3/1 нь ургадаг гэж үздэг. Тэгэхээр за энэ гурвын ялгаа нь юу вэ гэхээр Liberica нь болохоор ерөнхийдөө зэрлэг кофе гэдээ ойлгочих болно. Нэг хүнсэнд бол нэг хайхтар ашиглаад байдгүй. Газар голохгүй ургачдаг. Arabica сорт нь болохоор ерөнхийдөө зөвхөн Африк тивд ургана. Тэгээ биений хувьд болохоор Robusta-га бодвол арай хэмжээ нь жижигхэн, кофений хэмжээ арай багатай байдаг байгаа. Тэгээд Robusta болохоор зүүн өмнөд Азид ургадаг. Тэгээд ялгах шинж тэмдэг нь болохоор илүү том хэмжээ. Тэгээд кофений агуулмж илүү өндөр байгаа. Тэгэхээр кофея гэж кофений модыг хэлдэг. Тэгээд энэ хүний гар дээр хүртэл маш олон шатал, дамжлага болон хөдөлмөр шингэжиж хүний гар дээр хүрдэг байгаа. Тэгээд нэг аяг хар кофе хийхэд 140 литр ус зарцуулагддаг гэсэн тийм судалгаа байдаг. Германы эрүүл мэндийн бэлэн. Тэгэхээр ургах орчин таагүй байх тусмаа кофений хэмжээ илүү өндөр байдаг гэсэн. Ялангуяа зүүн өмнөд Азид ургадаг Robusta илүү өндөр байгаа нь намаг балчирхтай газар, хортон шавжигтай газар ургадаг болохоор илүү кофений хэмжээ ихтэй. Ерөөдөө яг дангаар нь бол ер нь баг ашигладаг. Бленд маягаар ашигладаг байгаа. Кофег илүү хүчтэй болгохын тулд дангаар нь ашиглавал арай өндөр кофеин агуулмжтай. Арай тохиромжгүй гэж үздэг байна. Instant кофе болоо одоо кофе шоп хоёрын ялгаа нь хэм бол instant кофе илүү кофений хэмжээ багтай. Ягаад гэхээр хатаг болон хөлдөх аргаар одоо энэ чинь хураад боловсруулсан багтан савлаа тавьчих байгаа муутахгүй бодис нэмээд. Энэ болохоор яг натуралаараа ургасан кофег хуурсны дараа яг шинээр нь хэрэглэгчийн гадаа хүргэж байгаа болохоор яг дотор нь байдаг одоо эрдэс бодисууд нь бүгд байгаа. Илүү кофений хэмжээ одоо сэргээх үйлчлэгээ илүү өндөр гэсэн. Гэхдээ яг instant кофе чинь бүр кофе одоо кофе шоп олдохгүй үед бол яг хэвтэ тэ найрлаад очиж. Миний дараагийн өргөх зөвлөгөө бол кофенуудын төрлүүд. Уламжлалт кофе шопт гардаг 2 төрлийн кофе байгаа. Эспрессо болон brewed coffee гэсэн 2 төрөл байгаа. За ялгаа нь гэхээр эспрессо гэдэг нь express press буюу эспрессо дээр суурилсан коктейл дээрээс одоо сүү нэмжүүл латте болж байгаа. Капучино, хөөстэй сүү нэмжүүл капучино гэхэлчлэн төрөлжөөд авчин шоколадны партер нэмэл мока одоо ваниль нэмэл ваниль латте. Американо бол усан дээр эспрессо гаргах. Brewed coffee юугаар ялгаатай вэ гэхээр гар аргын кофе бүгдээрээ хад дийлэн хүмүүсийн мэддэг өргөн хэрэгэлдэг brewed coffee автомат чанагч машины нэг чансан кофе гэж ярьдаг те. Тэр нь болохоор pour over гэх кофе байгаа. Тэрийг автоматжуулсан нь болохоор тэр автомат репер байгаа. Тэгэхээр ялгаа нь гэхээр нэг нь болохоор илүү сүйтэй хольж уудаг. Brewed coffee нь болохоор дангаар нь хараар нь бол илүү тохиромжтой. Тэгээ concentration илүү багатай. Амтай болохоор илүү зөөлхөн. Гэхдээ кофений агуулмж илүү өндөр. Тэгээ кофений соёл гэдэг юм миний бодлоор brewed coffeeтэй байдаг. Хамгийн ихний алдаа болохоор кофений цаг гэж байгаа. Уухад тохиромжтой. Тэр цагууд нь болохоор өглөө 8-аас 9 цагийн хооронд маш өндөр ялгардаг. Өглөө шууд босоод ууж болохгүй. Аяг ус уух хэрэгтэй. Өглөө ходоод хүчлэг байгаа болохоор. Тэгэхээр 9 цагаас хойш уух зүгээр. Тэгээд 12-оос 1 цагийн хооронд 17:30-аас 18:30-ийн хооронд бас тэр грамм илүү ялгардаг байгаа. Тэгээ 18:30-аас хойшоо бол ер нь уугаад хэрэггүй. Чиний өдөрт авсан ихний кофеин чинь 6 цаг байх учраас оройн унтаж чадахгүй гэсэн. Оройн тийм чухал ажилтаа биш 6-аас хойш кофе уугаад хэрэггүй. Ууж болох цаг нь болохоор 9-өөс 12 цаг. Тэгэнгүүтээ 1 цагаас 5:30-ийн хооронд ерөнхийдөө кофе уувал тохиромжтой.
Дараагийн хоёр дахь зөвлөгөө нь болохоор кофе болохоор хүнийг шингэний дутагдлаар оруулдаг. Тэгэхээр хүн араас нь хангалттай хэмжээний ус ууж чаддгүй. Тэгээ болж өгвөл эрдэсчүүлсэн ус юм уу лимонтой ус уух юм бол илүү шингэнийг илүү сайн. Яг ус болгон яг адилхан төвшин хүний шингэнийг нөхдөг. Гурав дахь зөвлөгөө нь болохоор кофег сүү олон сахартай ойлж уухгүй байх. Одоо цусан дахь холестериныг илүү их болгодог байгаа. Зүрхэнд илүү ачаал өгдөг. Сахарын өвчнөд болох магадaltaй. Соруулаар уухаар шүд шарлах нь илүү бага байдаг байхгүй. За тэгээд дөрөв дэх зөвлөгөө нь болохоор хитрхи халуун кофе уухгүй. Манайхан болохоор яг кофений соёл сүүл танилцсан бодоод тэрөө сүүтэй цаашиг оож уух гэдэг кофег. Үнэндээ бол кофе сүүтэй кофе бол нэг Цельсий 80 градус. За халуун кофе бол американо бол Цельсий 90 градус байх тохиолдолтой. Хитрхи халуун кофе уухаар хор тавдар тусах эрсдэл илүү нэмэгддэг. За миний дараагийн өгөх зөвлөгөө бол олонний дунд байдаг хүмүүсийн кофений талаарх ташаа ойлголт. За тэгэхээр одоо эспрессо машины кофе гэдээ байгаа. Тэгэхдээ сүү нэмчих юм бол кофений хэмжээ илүү бага гэж бодоод байдаг хүмүүс. Гэхдээ яг нэг дозоор эспрессо гарч байгаа болохоор тэр сүү нэмнэ үү, шоколадны саус нэмнэ үү, ерөөсө кофений хэмжээ ерөөсө өөрчлөгдөхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар ташаа ойлголт болохоор кофе хүний эрүүл мэндэд маш муу гэж үзээд байдаг. Ерөнхийдөө ингээд товчхондоо хэлэх юм бол витамин ч байна уу, юу ч байна. Ямар сайн байсан яг буруу болон хэмжээгээр хэрэглэх юм бол хүний биед муу байгаа. Кофе болон эрүүл мэндийн талаар сайн судалгаа хийгээд тэрнийхэн дагуу зөв одоо кофений соёл гэдэг байгаа шүү дээ. Соёлтой хэрэглэх юм бол илүү стресс багтаа ажлын бүтээж нэмэгдэх ч юм уу. Өөртөө тэр нэг бүх давуу талыг эргээр ашиглаж болно. Дараагийн өгөх зөвлөгөө бол кофе баг кофеин. Илүү гашуун амттай байх тусмаа илүү кофеины агуул өндөртэй гэсэн үг биш. Яагаад тэгэхээр жишээ нь эспрессо машины кофе болон brewed кофе хоёр бол brewed кофений илүү кофеины хэмжээ өндөр гэж ярьсан. Энэ medium roast нь болохоор илүү харахад бор өнгийн, dark roast бол илүү хэмжээ багатай байдаг. Тэгэхээр эспрессо машин бол голцоо dark roast ашиглаж байгаа. Тэгэхээр илүү өндөр температурт хургацмаа кофеин алдагдчихээн гэсэн үг. Давхар смоки түлхий амт орж гэсэн үг. Тэрийг илүү хатуу гэж ойлгоод байдаг хүмүүс. Эсвэргээрээ уг нь medium roast бол зөөлхөн амттай ч гэсэн кофеины агуулмж илүү өндөр байдаг. Тэгэхээр бол яг амт бол яг тэр кофенийг илэрхийлэх зүйл биш. Яг medium roast ах тусмаа ер нь илүү бага хуурсан баг тусмаа бага температурт хуурсан баг тусмаа кофеины агуулмж илүү өндөр байдаг. Миний дараагийн өгөх зөвлөгөө бол мэргэжлийн хүний үүднээс та бүхэнд өгөх кофений зөвлөгөө. Түрүү миний хэлсэн биологийн цаг гэж байдаг хүний кортизол ялгарх цагаар кофе битээ уугаарай. Тийм сүү сахарын хэрэглээгээ багасгаж араас нь ус их сайн уух хэрэгтэй. Болж игэл хар кофе уух хэрэгтэй. Аддикт болж болохгүй. Хитрхи донтож яг тааруулах тунгаараа уугаад тэгээд кофе яг зөв хэрэглэх юм бол стрессгүй амьдрна. Ажлын бүтээж нэмэгдэнэ. За тэгэхээр Rockin Barista Zolorok байлаа. Тэгээд өнөөдөр Volume Plus-аар зөвлөгөө Plus-аар та бүхэнд кофений зөвлөгөө өргөлээ. Стрессгүй амьдрч ихийг бүтээцгээе.